нөөц юуны өмнө олон улсын хүний нөөцийн ажилтны баярын мэндийг хүргэе. Тэгээд баг хамт олноо үргэлж одоо эрэг уур амьсгал ажил чичээнгүй байдлаараа манлайлдаг явдалд нь одоо талархал илэрхийлж байна. Тэгээд цаашдаа мөн одоо урт хугацаанд бидэнтэйгээ хамт, надтай хамт илүү том амжилтыг ажилтнуудынхаа төлөө гэсэн сэтгэл зүрэхтэйгээр хэдүүлээ нэг зорилготондоо хүрч чадна гэдэг 100% итгэлтэй байдаг. Тэрэнд маань чамайг бусад охтуудынхаа адил яг энэ багт маань байж байгаасай гэж хүсдэг шүү. Тэгээд хайртай шүү. HR-ийн олон улсын юу гэдэг лээ баярын мэндийг хүргэе. За би өнөөдөр тогтхой NG Cool-ийн талаар ярих юм авлаа. За тэгээд ер нь бол би жоохон ичнээ таньдаг байсан. Тэгээд ичнээ таньдаг байж байгаад нэрийг сонсож царай зүсийг харж үзэж байсан биз. Тэгээд анх орж ирээд нэг бишүүхэд нэг хоног дуураагүй. Тэгээд тэрнийхээ дараа дахиад маргааш нь өөр очиж мэдсэн. Зүгээр бүлэгээ суугаад байсан юм дуурайг. Тэгээд ер нь бол нөгөө одоо энэ талынхаа жигүүрийг ахалж байгаа ахлагч чинь гэж би бодож байгаа. Ахлагч чинь гэж би хэлдэг. Тэгээд энэ талын жоохон хангалттай ахалчаар хүмүүс байгаа учраас тэгээд энэ талаа ахлаад явдаг. Тэгээд юунд нь дуртай вэ гэхээр ингээд инхри зөөлөн эмхтээлэг тийм байдлаа алддаггүй байдал надад амар таалагддаг. Тэгээд ингээд хөөхөө яг нэг тийм жижигхэн хүчиг болохоор ингээд илдүүрүүлээд очиод өдмөр санагдаад байдаг. Тэгээд дандаа намайг өдөж явахад зүгээр л инээж илтгэхэд хайртай шүү. Тогтхой NG Cool. За сайн бацгаана уу та бүхэндээ хүний нөөцийн ажилтны баярын мэнд хүргье. Би Ops Reception алтан сарын талаар анхны сэтгэл болоод алтан сарын юу гэж боддог тухайга та бүхэндээ ярья. Алтан сорооч намайг харж байна уу? За би одоо манай сорооч нь анх ажилд ороод одоо за яг нэг сар орчим болох гэж байгаа маань. Тэгээ ерөөхдөө бол дөнгөж анх ажилд ороод хамгийн ойр ажилласан нь одоо хамгийн ойр ажилд чиглүүлж хамт байсан хүн би авахгүй. Тэгэнгүүт сорог анх ярилцлаганд би дуудчихсан. Тэгээд ер нь бол эхлээд нөгөө аюу олон анкетууд ирээд тэгээд тэргээ ингээд фильтрдээд ингээд яг үндэ бол ингээд бүх анкетаа шүүж чадлаа. Хамгийн ихэнд нь алтан сор байсан. Тэгээд алтан сорыг царайг нь хараад дуудчихсан. Аюу хөөрхөн царайтай, царайлаг тэгээд аюу зөв төрхтэй, гоё хамартай. Тийм болохоор бас Ops Reception дээр илүү тохирох байх гэж одоо дуудсан. Тэгээд ярьцлага хийгээд ерөөдөө бол ингээд тэмцээд ингээд ажилд орсон. Тэгээд яг сорог орсныхан маргааш манайх юу байсан? Урьдчилгаа цагийн тайлыг хийх өдөр байсан. Тэгээд ер нь бол яг би сороод ингээд огт цаг гаргаж мэдэхгүй яг би ингээд цуг хамт хийх шаардлага үүссэн. Тэгээд айгуу сайн хурдан ойлгоцтой миний ингээд одоо хийсэн юмыг олон татуулгүй маш хурдан сураал. Тэгэл одоо нийт 12 газрын цаг гаргалаа гэхэд би 6 газрын цаг гаргаж хаад сороо айлтын 5-ыг гаргачихсан байсан. Яг ингээд ер нь бол надтай аюу үзэлцээд байсан. Тий яванда миний бас албан тушаал дээр суух тийм одоо ясах тийм зорилготой юм шиг байлээ. Тэгээд дараа нь ингээд дараагийн цагийн тайлбар гаргахад сороо бас аюу сайн лидээр сурчсан байсан. Тэгээд сая бол одоо 3 дахь цагийн тайлбар гаргахтаа өөрөө бие дагаад бүх газар нэгж миний тусалцааг өөрөө гаргасан. Тэгээд ямар ч ерөөсөө алдаа гараагүй өөрөө бүгдийг бие дааж хийсэн их алдаа гаргаагүй ингээд ажлын гүйцэтгэлийн хувьд бол аюу сайн ийм охин байгаа. Тэгээд бас ер нь аюу хөөрхөн охин. Тэгээд би сорог бас аюу мундаг охин байна л гэж бодож байсан да. Тэгээд сороодод хандаж хэлэхэд улам хичээгээ тэгээд цаашдаа хүний нөөцийн менежер болж ажиллаарай гэж хүсье. Сайн бацгаана уу намайг
жив төлөжсэн. Тэгчээд ажил ярилцлага нь агентаа бүгэлчөөд тэгээ надад ярилцлага нь намайг ахлах байсан. Тэгээ надаас өөрийгөө төвчлийн төлөвлөлт гэж сургууль соёлын тиймэрхүү юмнууд асуучаад ингээд намайг илүү тайван, илүү чөлөөтэй байлгахын тулд өөрөөс ингээд яриад одоо ихний хамгийн анх ажилд орчод ихний 3 сараар 9 цагаас өмнө харж үзээгүй. Тэгээ дараа нь нэг даалгавар өгөөд тэр нэгээд юм хийлж канадах юм байсан. Ийм зузаа юмыг хэмлээд дараалтаа үзүүлсэн чинь тэр нэг онсаар нөлөө тушаалн нөлөө буруу гарцсан. Тэгээл дахиад бүгдийн ихнээс нь шүмэдэн цаг хүртэл хийсэн. Гэл ер нь ингээд бүх ярьж байгаа нүдэнд харагдтлаа уран зэрэг өгөхөөр ингээд ярьж чаддаг гэж санагдсан. Ингээд тухайн ярилцж байгаа хүнийг нэлийн тайван байлгаж ингээд чөлөөлж чадаж ярилцдаг юм шиг санагдсан. Тэгээд тэрний дараа жингээ маргаашнаас ажиллах боломжтой юу жингээ үрээд ирээ өглөөний 8-д үрээд иргээд тэгээ маргааш нь ирэхэд номон дээр ахлах эзний ирсэн байсан. Тэгээд намайг жин цохон шүү ингээд танай шууд удирдлах шүү гэдэг танилцуулаад тэгээд ажиллаад явсан. Тэгсний дараа ингээд ажиллаад 1-2 оноод ч лөө номон дээр ахлах мад руу байнг орж ирдэг. За яа чи та өвөөдтэй хайгуйстэй чаднастэй гэл за чи мэдээ ихний 1 сараад цэцэг тэгвэл гайгүй эхний 2 сараад цэцэг тэгвэл гайгүй гэдэг ер нь бол нэлээд ингээд дэмжлэгтэй нэг надад амар урам өгчээсэн. Тэр нь ингээд ер нь ингээд гайгүй тасаад шинэ хамт олон шинэ ажлын байран дээр ингээд тасгаад амар чухал тусалсан гэж боддог. Тэгээд ер нь нэлээд хөвгөлтэй тийм хүн болгонтой илэн далангүй байждаг. Ингээд ер нь манай дээр хэсгийн HR-уудын суух хэсгийг номондор ахлах байхаар ингээд дандаа инээдтэй хөвгөлтэй юм яриад би ч гэсэн энэ сууж хахад ингээд сонсоод хийгээл. Тэгээд тэр нөө HR-ийн гүрв дээр тавьсан бичлэгийг хараад энэ ингээд миний юм ийм цүнх байгаа юм ба гэдэг бүх юмаа танилцуулаад тэр аяар хөөрхөн ямар гоё юм бэ ямар гихээлэг хүн бэ гэж амар боддог. Тэгээд ер нь ингээд цаашдаа HR болоод хүний сургалтын менежер болоод тийм үйлчлэгийг номондор ахлах шиг юм яриа өөрөд ийм гоё хүн байвал юм байна та гэж ер нь нэлийн өвлөдөөр ялал авдаг. Тэгээд номондор ахлахтаа баярлалаа. Хайртай шүү. Хай сайна. За юуны өмнө HR-ийн энд үлцээ гэдэг намайг өмөлөө дээ. HR-ийн баярын мэд хүргэе. Өнөөдөр мэд хүргэе. За тэгээд энэ өдрөөр би бинтээ ярих юм цавшаа тохиолдсон сэтгэлийн үгээ зохиолсон нэг тийм цавшаа тохиолдсон баяртай байна. За сайдын хувьд гэх юм маань сая жийзээ орж ирлээ. Манай газрын ганц улаан дөвөлт тий яг тэр ганц газрын ганц улаан дөвөлт гэдэг шиг сайныг авдаглаар юу байхгүй юу сайн өөрөө нэг юм намуухан хөгжим ингээд явж гад ингээд нэг юм нэг дээр үеийн төвчлөртэй одоо юу гэдгийг те нэг за ямар ч хэсэг нэг тийм бөмбөрч юм уу юу ч юм те нэг тийм намуухан явж гад гинт нэг ингэж орж ирээ буцаад ингээд намждаг багийн гишүүний хувьд одоо яг нэг тийм хүн бусны ингээд байж хат манай сайн нэг ингэж орж ирээд ингэж яадаг те за тэгээд их тийм эрч хүчтэй те төөрхөн ааштай Орч яг нөгөө нэг юун дээр болохоор ажил дээр автор тийм нэг хамтарч ажиллаж байгаагүй болохоор бүр найз хэрэг нэг мэдэхгүй гэхдээ амарч исэн цаатаа хамтарч ажиллахад таатай байдаг шүү. Тэгээд байхгүй болохоор нь сая бас байхгүй байхад тий гайхаад хүү сайн хайцсан гэвэл тэгээд санаж байхгүй. Тэгэхээр ингээд цаанаага байхад нь цаанаасаа нөгөө үлдэх юм бэ. Нөгөө маш их ажилтаа цаг гаргаад ингээд байжсэн гэвэл ингээд нүдэн гэдэг хүн байхгүйсэн болохоор бас гайхахгүй сайн айцсан стилж амралт авсан байгаа гэдэг чигсэн. Тэгээд цаашдаа олон удаан олон жилдээ хамтарч ажиллахыг хамтран ажиллах байхаа гэж найдаж байна. Баярлалаа. Цаана хүнээс хөгжлийн газрын хөргө охтуудаа хүнээс ажилтны баярын мэд хүргэе. Бид нэр газрынхаа охтууд таны нэгээр нь аваад анхны болоо одоогийн төрсэн сэтгэлээ ярихад болсон. Тэг миний авсан хүн бол Ариуна байгаа. Би анх ажилд ороод хариуцах салбараа хүлээж авахдаа Ариунаас 33 салбарыг хүлээж авсан. Тэг ер нь анхны сэтгэл бол айгүй тийм эрэг энергитэй, илдэг зөөлөн харьцаатай юмд нэг амар ингээд зөндөө юм би асуувал баг залхтал нь асуусан баг. Тэгээ нэг амар төвшөөд авах замгүй. Тэгэл амар хөөрхөн цавлаг байсан.
Тэгээд би ер нь анхаа ямар хөргөө охин бэ, ямар ингээд найрсаг юм бэ гэд бодчихсон. Тэгээд одоо ч тэр бодол маань хിവэрээ одоо ч юм асуусан ингээл юм ярьсан ч гэсэндээ энийг л агай хөөрхөн найрсаг харьцдаг. Тэгээд ариунадаа энэ ирчээрээ, энэ гоё энергиэрээ, энэ гоё ирч хүчээрээ илүү их амжилттай ажиллаад илүү их өндөрлөх төрөөрэй. Чи чаднаа гэж хэлмээр байна. За баяртай бүгдээрээ сайхан байдлаарай. Би болохоор манад сургалтын дээр шинээр орсон сургалтын менежер, employee brand manager гэх нэмэрийн талаар одоо сэтгэлээ тэгээд хэлхүүгээ хэлэх юм байна. За миний хувьд болохоор мэдээж багтаа юм шин тэгээд ийм шин залуу тэгээд энэ хөрхөн охин ороод ирсэн аюу баяртай байгаа. Тэгээд хийж байгаа ажлуудыг харахаар бол аюу хичээнгүү тэгээд аюу гоё ажил хийж эхэлж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгээд цаашдынхны ажилд бол амжилт хүсье. Цаашдаа бол баг хамт олон болоод хамтран ажиллахад бол асуудалгүй байхаа гэж найдаж байгаа. Тэгээд анх бол ямар ч гэсэн багтаа юм шинэ хүнтэй олсондоо бол маш их баярлсан. Тэгээд амарч байгаа хугацаанд орж ирсэн байсан. Тэгээд хийсэн поструудыг нь хараад нэлийн гоё пострууд хийсэн байна гэж харсан. Тэгээд ирээд одоо энэ эхлүүлсэн байгаа жижиг одоо ажлуудыг нь хараад айгуу гоё ажлууд санаачлагад хийж эхэлсэн байна гэж харсан. За өнөөдөр болохоор манай HRD баяр болж байгаа. Тэгээд ийм хүний нөөцийн газрын манай хөөрхөн охтуудын баяраа. Тэгээд өнөөдөр надад оногдсон хүн нь болохоор ажилтан болохоор Анон байна. За Анон болохоор ийм анх харж байхад ийм даруухан, илдэг, зөөлхөн бүр нэг ийм эмхтэй хүнд байж болох бүх тийм сайхан чанарууд байдаг. Тэгээд маш тайван тийм охин санагдсан. Тэгээд нөгөө нэг юун дээр open mic дээр би хизээж 11 гарч дуулна гэж бодоогүй. Биднэртэй нөгөө нэг бид нар ингээд тоглоом хийгээл гадар гарыг одоо юм уу гэдэг ингээд хатах өдөр хийлгээр би ингээд болцаатай би надад төлөвлөсөн ажиллагаа гэж амар хэлдэг байхгүй. Тэгээд ерөөсөө бид нэр тэр анантай ерөн бол гарч цугууж үзээгүй хаа. Тэгээд open mic дээр уусан чинь бүр амар лаг дуулдаг амар мундаг гэсэн. Би бүр тэрийг харчихсан. Вау, энэ чинь бүр супер солиотой охин, галцсан охин байж тээ гэж бодсон. За, ананаас бичлээ юм байна. Энэ бичлэгийг хурж байгаа өдрийн мэндийг хүргэе. За миний сэтгэлээ хэлэх юм бол үлзий гэж байгаа. За. Би энийг хүргэдэг л та. Энэ бичлэг хурж байгаа орой мэндийг хүргэе. За миний сэтгэлээ хэлэх юм бол үлзий гэж байгаа. За хамгийн түрүүнд анх ажилд ороод үлзий гэж бол миний даалгачуулагч болон дагалдуулагч байсан. Салбар хүлээж авч байхдаа болон ер нь миний анх ажилд ороод сурч мэдэх хэвээр бүх зүйлийг зааж өгсөн, маш их тусалж тэнцсэн юм бол үлзий гэж байгаа. Одоо болтол одоо миний сэтгэл зүрхэнд үлдсэн байдаг гэх юм уу? За тэгээд үлзий гэж маань ажлын орон зай дээр маш гоё эрэг энерги өгдөг, хөвчтэй байдаг. Цайны цагаар хамт хоол идгээд хүртэл маш гоё урамтай байдаг. Маш их баярлаж явдаг гэдгийг энэ бичлэгээр дамжуулж хэлье. Цаашдаа ч гэсэн уран зоригтой хамтран ажиллах хүсэлтэй байна. Битээ шантраараа хөөрхөн шүү. Сайн уулзаж яглаа. Жаяна. Энэ хүү бичлэг үзэх өдрийн мэндийг болон аль улсын HRD-ийн хоёрын мэндийг хүргье. Би анх үлзийг яг миний хажууд суучихсан бит хоёр ширийн хамтрагчууд тэгээд ямар ааш муутай хаж өдрөөс очваа гэж бодож исэн. Тийм хитрхи хурцааштай юм шиг анх бол санагдаж исэн. Одоо бол миний бодол 360 иргэсэн. Маш тийм хөөрхөн, хөвгөлтэй, эрэг, нээлттэй, тийм дулаахан гоё юм шиг санагддаг. Хамтарч ажиллахад, найзлахад маш таатай байдаг. Гоё хүн гэж боддог шүү. Тэгээд ажлын болон амьдралын аз жаргал, амжилт бүтээл бүгднийг төсөй. Хайртай шүү. Миний өдрийн мэндийг хүргэе. За бүх хамтран ажилладаг хөөрхөн багийн хамт
толондоо болон хөрөнгөний чаруудтай баярын мэндийг хүргье. За энэ дундаас онцгойлон баян талхлахтаа баярын мэндийг хүргэж бас өөрийнхөө анхны сэтгэл болон юу гэж боддог ингээд илэрхийлмээр санагдлаа. За тэгээд анх намайг ингээд ажилд ороход яриад ингээд ирэх боломжтой юу? Би чамайг хүлээж ийна. Би чамайг ингээд ирэх боломжтой гэвэл орой 7 цаг хүртэл хүлээж олно гэд ингээд агуу анх ингээд уцаар ярих хүртэл илүү ингээд таатай мэдрэмжийг төрүүлж ийсэн. Тэгээд ирээд ярилцлага өгөөд за ийм байна. Манай ажлын ингээд танилцуулаад тэгээд энэ тест өгчээсэн. Тэгээд энэ тест өгөхөд агуу одоо ингээд тийм юг биднээс өөр хүнд илэрхийлж гардгүй юм шиг санагдсан нь болохоор намайг энэ тест бүглөөсөө жахад ирээл халуун байна уу, мөдөө суугаарай, нойлтын дэдий шүү, устын дэдий шүү гэд бүгдийг ингээд зааж өгөөд за тэгвэл ингээд их чинь нөө нэгээс ирээд ажиллаарай, нэг өдөр чи ингээд гоё ажлын ихний өдөр бас ингээд тийм таатай гоё байдаг шүү. Бид нэр ингээд бүх юмаа зааж өгөхөд бэлэн байгаа, хамтран ажиллах таатай байна гэдэг ингээд эрэг байдлаар намайг хүлээж авч ирсэн нь бас ингээд надаа анхны сэтгэл маань илүү тод үлдсэн. Тэгээд тэрнээс хойш болохоор би нөгөө хуучин ажилласаа жоохон хэцүү байсан, хамтлагийн маань өөрийн өмсгөл гэж хэлж ийсэн учраас тийм байдал гарахгүй нь л өөрөө бас айгүй хичээж ажиллаад саяхан чиглэг тайлангаа тавьсны дараа л бас нэлийн өөрийгөө за би энэ баг хамт олонд ороод энэ ахлаас тэгээд мэдгүй зүйлүүдээ зөндөө их асуугаад дор нь асуугаад тэгээд гаргалгаа шийдвэрээ гаргаж явж ирсэн учраас би бас энэс маш их зүйл сурсан юм байна, маш их зүйл хийж байгаа юм байна. Ингээд хамтран ажиллахдаа би энэ ингээд аюу таатай байгаа юм байна гэдэг тийм сэтгэлээр авч үлдчихсэн. Тэгээд бүх цагийн хугацаанд хэцүү мэдгүй зүйлүүдэд маань тусалж дэмждэгт баярлалаа. Сайн санаа хамт олондоо хүний нөөц ажилтнуудын баярын мэнд хүргэе. За гадаад хэрэглээ гарсан сэтгэлээ хуваалцах болсон. Анхны сэтгэлээр манай хатган жаргал маань үнэхээр тийм эрэг гоё энергитэй тэгээд нийтч тусархуу хүний нөөцийн хувьд олон хэр мэрэгжлийн хүний нөөц надад санагдсан. Тэгээд хамгийн хэцүү үе байхад бас тусалсанд баярлалаа. Тэгээд цаашдаа ажил амжилт хүсье. Тэгээд хамт олондоо хайртай шүү. Сайн уу, бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээд амарландаа анхны сэтгэл гэх юм бол амар хилдэг, найрсаг, амар хөөрхөн, өндөр, тэгээд гоё ярьстай, амар хөөрхөн хүн бэ гэж бодож ирсэн. Тэгээд анх орж ирээд яг нэг шинэ орчинд шинэ ажил хүлээж аваад байж хаад яг өөрийнхөө ажлын туршлагаас оролцоод үнтэй зөвлөгөө өгч ирсэн. Тэрний дараа бас яг ажилдаа тасч гин үү, яаж хийж ийн гэж санаа тавьж ирсэн үйлчлүүд нь аягүй баярлж ирсэн. Тэгээд ажиглаад байхад ажилдаа аягүй хариуцлагатай, хөөрхөн, цэвэрч юм бай, хүн шиг санагдчихсан. Тэгээд амидаа ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Энэ бичлэгийг үзэж байгаа хамт олондоо ичааруудын баярын мэндийг хүргэе. За өнөөдрийн миний ярих хүн бол манай баясаа байгаа баясгалан анхны сэтгэл гэх юм бол би бас өөр нэг ажилд ороод удаагүй байхдаа ерөнхийдөө ажлын ялгантуудаа харилцаагаа тэгээд баясаагаа ажилд авч ирсэн. Тэгээ хамт ажиллаж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө анх ингээ харахад аюу нүдэн тулаахан нэг тийм бүлтгэр нүдтэй аюу хөөрхөн ааштай нэг тийм санагдчих байсан. Тэгээ ерөнхийдөө манай баясаач өөрөө та нар ч гэсэн мэдж байгаа ажилдаа аюу нэг шаргуу юм одоо ингээ нөгөө хийхстэй юм цаг нь хийдэг. Ер нь нэг тийм манай баясаач хөөрхөн штэ. Тэгээд тиймч байсан учраас дотроо аюу хурдан ингээ альбан тушаал твшээд манай хүний нөөц хөгжлийн газар захиргааны менежер аюу хурдан орж ирсэн. Тэгээд ерөөдөө яг нэг гэлтэст ороод нэг альбанд ажиллаад ингээд хамт ажиллаж байгаа хавцад ингээд надад аюу ингээд тусалдаг. Ерөөдөө миний ингээд гуйсан, асуусан бүх юм ингээд амар нээлттэй хариулж өгдөг. Тэгээд ерөөдөө юм ярилцахад аюу тийм тухтай, дулаахан
тусамд нь ч гэсэн тийм мэдрэмж төрүүлдэг байх гэж би найдаж байна. Дандаа тийм байдаг си дандаа ингээд хүн болгонд дулаан мэдрэмж төрүүлж дандаа ингээд тусалдаг хамт олонныхоо хүмүүс болон өөрийнхөө зүгээс маш их баярлаа. Тэгээд баясаадаа маш их хайртай шүү. 3 жил одоо баг ингээд хамт ажиллажлаа. Ер нь цааш ч гэсэн ерөөдөө одоо энэ байгууллагатай хамт ингээд ажиллах юм бол ингээд бид дандаа тусаж дэмжиж хамтран ажиллая. За бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. HR-ийн баярын өдрийг тохиолдуулаад би энэ номерт буюу энэ номын сэтгэлийн үйл хэлгээр болсон байгаа. За энэ номын маань хамгийн түрүүнд орж ирэхэд намайг дагуулаад чиглэл өгөө явж исэн хүн болохоор илүү юм татан санагдаад байдаг. Тэгээд ер нь хувийн талдаа айгуу гоё юм хэлцтэй, чөлөөтэй, өөрийгөө айгуу гоё илэрхийлдэг, тэгээд мэдхгүй чадахгүй юм байх юм бол тэрэн дээр бүр ингээд нэг бүрчлээ айгуу сайн гоё тийш хахгүйгээр тэ одоо ингээд нэг юм залхахгүйгээр ингээд амар гоё хэлж өгдөгт маш их баярлалаа. Тэгээд яг энэ чигээрээ үргэлж бусдад юм гоё эрг урамьсгалыг түгээж дэлгэрүүлж байгаарай. Тэгээд чамдаа амжилт хүсье. Баярлалаа. Хайртай шүү. Ажлынхаа хамгийн анхны өдрийн санаж байна. Тэр өдөр болохоор амар ууртай байж таарсан. Тэгээд би ямар ууртай хүн байт юм бэ гэж бодож байсан байхгүй. Уг нь бол ингээд гадаад төрхөн бол юусоо тийм биш. Тэгээ анхны өдөр ингээд айгуу заяруулж ирсэн. Би тэрийг ямар санаж магадгүй дараа санахгүй байж магадгүй. Тэр өдөр бол яг нэг би зүгээр л ингээд төсөөлөхөөр надад нэг тарадж байгаа. Тэгээд тэр өдөр заавал ингээд амар ууртай хүн байна да хичээхгүй болохгүй мэн гээд тийм бодлоо явж ирсэн. Тэгээд нэг удалгүй ер нь бараг л удаагүй тэр бодлоо өөрчилсөн. Дараа нь миний бодлыг өөрчилсөн. Яагаад гэвэл амар зөөлөн хүн байсан. Тэгээд үргэлж бидний төлөө хизээд бидний төлөө байхаар хүн байна да гэдэг бодолтой болсон. Ер нь бол удаагүй сарч хүрээгүй тийм бодол хүрсэн байгаа. Тэгээд одоо хамтарч ажиллаад 6 дараагийн удирдлагаар ажиллаад 6 сар болсон байна. Энэ хугацаанд тэр бодол маань ерөөс өөрчлөгдөөгүй. Бид нар маш ачаалалтай ажилладаг. Энэ дундуур бас ингээд шатрах үед бас байсан. Тэр үеүүдэд үргэлж ажилдаа үлдэх, хамт олонтойгоо үлдэх, сэтгэлийг төрүүлдэг. Тэгээд хөөрхөн бас амар залуу харагддаг. Тэгээд ер нь бол байг тийм нэрэлдэг байх. Тэгээд өнөөдрийн үргэлж тэгтээ ингээд дараах талархах үйлдэл хийдэг. Өнөөдрийн хувьд ч гэсэн тийм байсан. Тэгээд намайг амар хэцүү байдалд өнөөдөр гэдэг энэ дарамаа бас ингээд юу тохиолдсон болоо гэж бодхолоо. Тэгтэл нөгөө нэг салбарууд гардаг л асуудал. Тэгээд өнөөдрийн хүртэл ингээд намайг бас яг шантрах үед маань ингээд намайг дээшээ татаж гаргах тийм үйлдэл хийсэн. Тэнд нь ч гэсэн би амар баярлж байгаа. Тэгээд ер нь ийм дарахтай байгаад амар баярлж байгаа. Амар хурдан тохиолдол бидний өөрлөж өнгөөл хамгаалдаг. Бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг. Бидний чадвартай байгаасай, хүндлэг байгаасай, хүний төлөө ажилладаг байгаасай гэдэгт анхаардаг, зөвлөгөө өгдөг, хайрладаг, тэр нь үргэлж мэдрэгддэг. Баярлалаа шүү даа. Хайртай шүү.